Ташуу хариулт өгье. За баярлалаа. За энэ нийгмийн даатгалын нэмэлт ерөнхий хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа зүйл бол 3хан зүйл заалтаас бүрдэж байгаа. Нэгдүгээр зүйл заалтын ерөнхий агуулга бол иргэний хуулиар бизнес эрхэлж байгаа хувь хүнийхээ нэр дээр эрхэлж байгаа орлогоос хоёр талаас нь нийгмийн даатгалыг албан журмаар авахаа болио гэж байгаа. Нэг ёсондоо бол одоо байгууллага дээр хөлсөөр ажиллах гэрээ бусдаар гүйцэтгэх ажил гэдэг бол нөгөө талдаа хувь хүн байдаг. Өнөөдөр энэ хуулийн хэрэгжилт чангарч эхэлснээр иргэн хүн ямар нэгэн одоо хөдөлмөр эрхлэхэд тэр нь орлого нь байдаг. Тэгэхээр хөлсөөр ажиллах гэрээ гэдэг чинь нөгөө иргэн хүнийхээ хувьд одоо иргэний хуулиар зохицуулсан гэрээ байгаа учраас энэ төрлийн бүх гэрээний орлогоос хоёр талаас нь албан журмаар нийгмийн даатгал 10% авчихлаар энэ орлого нь боломж байхгүй. Одоо үүний чинь дараа хүн амын орлогын албан дотор 10% суудах чинь. Угаасаа энэ иргэний орлогын чинь бол бизнесийн орлого нь гэж үзэж байгаа учраас хамгийн өндөр татвараар буюу 10% орлого нэг талаас харахад ноогдуулаад байгаа. Гэтэл нөгөө талаас нь энэ бол хөдөлмөрийн хөлстэй адилтгаж 10%-аар хоёр талаас 20% суудах байгаа. Тэгэхээр дэлхийд чинь жишг байхгүй орлогоосоо дахиад нөөтийг оролцуулах юм бол 40% төлөөд амьдрэх бизнес байхгүй. Энэний муу үр дагавар нь юу болж байгаа вэ гэхээр Монгол хүнийхээ нэрээрээ одоо иргэний гэрээ байгуулад бизнес эрхлэх ямар ч боломжгүй болж байгаа юм аа. Энэ хүмүүсийг яаж нийгмийн даатгалд хамруулж болох вэ гэдэг бодлого бол зөв юм. Тэгэхээр энэ иргэний хуулиас нь авахын болчих. Хөдөлмөрийн чин чанартай харилцаануудаас нийгмийн даатгалыг яг авдгаараа авна. Энэ талаар ерөөсөө огт хөндөөгүй. Ингэснээр нийгмийн даатгалын албан журам болвол ялангуяа энэ хоёр талаас ажил олгогч ажилтнаас авдагч юм бол зөвхөн хөдөлмөрийн харилцаан дээр байя гэдэг эрх зүй нэг талаа зохицуулчих байгаа. За нөгөө иргэний хуулиар зохицуулж байгаа хүмүүсийг яаж нийгмийн одоо энэ хамгаалалд оруулж ирэх вэ гэхээр орлогод нь таарсан бүтээгдэхүүнүүд хийдэг. Жишээлбэл Англи, Солонгос зэрэг улсууд одоо өнөөдөр юу хийж гэнэ вэ гэхээр жилдээ нэг удаа тайлан гаргаад сар болгон байнгын одоо даатгалуудыг төлөө явж идэг. Ингэж орлогод нь таарсан юм хийхгүй бол орлогоос нь ажилтан бишээр ингээд авчихлаар эн чинь бол энэ бизнесүүдийг эдийн засгийн хувьд сэргэх боломжгүй болгочоод байна гэж ингэж хэлж байгаа. За хоёрдугаар ариун зэ гишүүний хэлсэн дээр хөдөлмөрийн гэрээ байгуулахад зугтаана гэдэг ингэж яриад байгаа. Тэгэхээр манай хөдөлмөрийн тухай хуулийн 41-3 дээр нэг ийм агуулга байгаа. Ажил олгогч ажилтны хоорондын харилцаа нь энэ хуулийн 41-4-1-15 заасан хөдөлмөр эрхлэлтийн харилцааны шинжтэй бол хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулахыг хориглоно. Хөдөлмөрийн гэрээнээс өөр төрлийн гэрээ байгуулсан боловч уг гэрээ нь харилцаа нь хөдөлмөрийн эрхлэлтийн шинжийг агуулсан байвал түүнийг хөдөлмөрийн гэрээ байгуулсан тооцно гэж байгаа. Нэг ёсондоо хөдөлмөрийн шин чанартай гэрээ байгуулсан энэ тохиолдолд түүнийг өөр гэрээ байгуулахыг хориглоно. Манай хуулийн төсөл дээр ч гэсэн ийм Заагүйцээж хариулъя төвшин гишүүн 1 минут. Нэмэлт одоо ийм төрлийн гэрээ байгуулсан бол энэ нийгмийн даатгалын нөхөн төлөвлөнө гэж ингээд заачиж байгаа. Тийм учраас бизнесийн орлогоос нь авах байлаа. За 3 дугаар ариун зэ гишүүний хэлсэн дээр хуваарлалтаас хуримтлалын зарчим руу шилжиж гэж байгаа. Энэ бол нэг талдаа зөв зарчим. Одоо энэ хүмүүс бизнесийнхээ орлогоос хоёр талаас нь 20% суудгаад энэ дээрээ хуримтлал үүснэ гэдэг байгаа боловч энэ орлогууд ихэвчлэн цаг хугацааны шин чанартай. Зарим нь жилдээ 1 удаа, жилдээ 2 удаа гэрээ байгуулах юм орлогын шин чанартай байгаа. Энэ нь өөрөө нөгөө тогтвортой байдлыг хангаж чадахгүй учраас нийгмийн хамгааллыг бүрэн хангаж чадахгүй байгаа. Тийм учраас энэ өөрөө ялангуяа энэ 79 оноос хойш хуримтлалын одоо тэтгэврийн тооцоолоод үзэхлээр бол өмнөх төр цалин суурьтайгаас хамаагүй бага гарч байгаа. Одоо ч гэсэн тооцооллын аргачлалууд нь. Тэгэхээр энэ аргачлалууд дээр бид нар анхаарах хэрэгтэй байгаа бах. Ер нь бол энэ хүмүүсийг тогтвортой тасралтгүй нийгмийн даатгалыг төлөвлөдөг ийм тогтолцоог нэг талаас нь төлөвлөдөг байж ажилтаа орлого. За засгийн газрын